энд одоо худалдаа бизнес эрхлэгчдээс нэг ч төгрөгний одоо түрээс авахгүйгээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа дарханчуудаа бүхэн цагаан сарынхаа бэлгийг эндээс худалдаа авахыг уриалж байна. Яг будцсан юм шиг бүр яг тэнцүү юм. Алдаг болдог. 10 алд юм уу? Дандаа зоо сураар хийсэн. Ширээ хаас авч байна. За шир дархан нэхийгээс авч байна. Одоо энэ удны ширийн гадна ажлын гутлыг бол ер нь дархан минж хоёроос гоцоо авчдаг. Хөнгөлтөө зээл мэл дээр нь авч идсэн. Жижиг дунд хөнгөлтөө зээл бол авч байгаагүй. Ер нь манайх одоо иргэнээр явж байгаа. Одоо инженерс компани болж байна. Одоо тэр нь цагаан алт гэдэг жижиг дундын зээл мэлээр бас бодоод явж байна. Дархан нэхийг дагаад 70-80 юм жижиг кластер байгаа байхгүй. Арьс шир авч гутлаад. Ер нь гутал сайн гүйж байна уу? Сайн байна. Манайх хэрэг сайн. Жилийн борлуулалт нодлон шидэг гэсэн. 500 сая хийгээд болчихж байна шүү дээ. Одоо тэгэл тэгж байгаа одоо хурдан өргөх хэрэгтэй шүү дээ. Одоо хүмүүс ажлын байраас нэлээд нэмж байна. Үйлдвэрийн байрыг өргөж байна. Шугамын канерийн тийм үйлдвэр одоо том тохиромж тавьж байна. Тэгэхээр манайх ерөөсө бүх төрлийн гутыг хүчин чадал бол 3-4 дахин нэмэгдсэн байгаа. За материал хурдан өг заа юу? За баярлалаа. Дандаа ийм чам хэр их мөнгөний хэрэглээ болдгийг. Би ер нь 300-аас 500 сая төгрөг хүсэж байгаа. Дандаа эргэлтийн хөрөнгөний. Тийм 300 хат болно шүү дээ. Тийм. Өөрөө бол үйлдвэрээ барьсан. Хөрөнгө авцсан. Одоо ерөөсөө эргэлтийн хөрөнгөнд ерөөсөө тийм юу болчиход байгаа. За очоорой. За